Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо мэрэгжлийн төрийн бус байгууллага нь Уял зүйн дотоод хэргийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 83 дугаар тушаалаар байгуулагдсан. Аймаг орон нутгийн болон нийслэлийн ус суваг, орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг 48 гишүүн байгууллага, мэрэгжлийн 150 гаруй инженер техникийн ажилтан зөвлөх инженеруудын гишүүнчлэлтэй 2005 оноос тасралтгүй 20 дахь жилдээ ажиллаж байна. Үйл ажиллагааны үндсэн чиглэл: салбарын эрх зүйн зохицуулалт, бодлогын баримт бичиг, хууль, дүрм журам, норм стандартыг боловсронгуй болгоход санал өгөх, шинээр боловсруулахад мэрэгжлийн үнэлэлт дүгнэлт гаргах, салбарын байгууллагуудад мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгөх, салбарын байгууллагуудын удирдлага болон инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх, чадваржуулах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэрэгшүүлэх, мэрэгжлийн сургалтад зохион байгуулах. Салбарын байгууллагууд мэдлэг туршлагаа солилцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил мэрэгжлийн уралдаан, урлаг спортын арга хэмжээ зохион байгуулах. Мэрэгжлийн гарын авлага, ном товхимол, орчин 21 мэрэгжлийн сэтгүүлийг эрхлэн гаргаж гишүүн байгууллагуудаа хэрэгцээтэй мэдээллээр хангах. Олон улсын хурал зөвлөгөөн, үзэсгэлэнд оролцох, богино хугацааны сургалт айлчлалыг зохион байгуулах. Олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах. Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо мэрэгжлийн төрийн бус байгууллага 20 жилийн ойн мэнд дэвшүүлье.